Бүгдээрээ сайн уу. За ингээд шинэ бичлэгээр оролцож байгаа та бүхэндээ баяртай байна. Бас ингээд бичлэг оруулаагаа дуучлаарай. Бас зөндөө олон сарын дараа ингээд хэдүүлээ ингээд шинэ бичлэгээр оролцож байна. Шинэ бичлэгээр шинэ газар шүү дээ. За би өнөөдөр болохоор ингээд Эдинбургт одоо ирсэн байж байна. Тэгээд одоо би нэг байрлах өрөөгөө хайгаад явж байна. Одоо шөнийн 12 цаг болсон байна. Надаас өөр хүн одоо байхгүй байгаа болохоор жоохон бас эвгүй санагдаад байна. Ганцаараа анх удаа ганцаараа аялах байгаа. Тэгээд жоохон эвгүй санагдаад бичлэг хийж байна. Тэгээд маргааш өглөө хэдүүлээ гоё нар мандахыг хардна. Гэхдээ нар яг гарах нуу гэсэн мэдэхгүй байна. Өөртөө нэг бороо муутай байж магадгүй. Тийм байна. Тэгээд маргааш өглөө болцгаая. Bye bye. За сайн бацгана монголчуудаа. За сайн аа монголчуудаа. Ингээд байранда өрөөндөө орох гэсэн чинь ингээд энэ ингээд энэ ажилдаг вэ. Тэгээ надруу ингээд явуулсан код явуулсан байхгүй 2208 ингээд тэгээ ингээд хийх хэрэг болохгүй байна. Болохгүй байна. Тэгээ ямар онх дарж утсан болохгүй байна. Тэгээ юм ч хэрэг байсан ч чиггүй байна. Аа гэртээ яаж орно. Тэгээд ямар ч тач өнөөдөр гадаа хонохын тулд гэртээ болтцгаая. Болсон шүү яар та. Онгоцоо. Тэгээд бүгд орцгоо. Би хөрөнгө онгойлгохдоо жоохон мөнгөнэ. За та бүхэндээ өрөөгөө танилцуулъя. Би энэ Эдинбургт байрлах хугацаанд юм хөрхөн өрөөнд нэг жижиг өрөөнд байя гэж бодоод ийм хөрхөн өрөө. Маргааш өглөө болцгаая юм ба шүү дээ. За би Скотланд Эдинбург хотод ирсэн байна. Тэгээд надад хамгийн хаалгаж байгаа ингээд зүйлсүүд нь яг энэ хотын ингээд архитектурынх нь одоо дизайн ингээд амар тийм мөрөөд юм байна. Одоо чи энэ барилгууд яг иймэрхүү заяа. Тэгээд энэ ингээд амар санаа ингээд нүд хараа булаа гэж ярьдэн шүү дээ. Яг тийм байгаад байгаа байхгүй юм шиг. Тэгээд одоо би яг National Gallery-г үзэх гэж явж байна. Тэгээд ерөнхийдөө алхаад явбал илүү их юм ингээд үзэж чадах юм шиг санагдлаа. Йоо, энийг хатаа where to go? Also wie Baby Яаж юм? Одоо нэг тухайн уулсны өөрхөн хэм маягийн олон гэж байдаг да. Энэ бүр яг тийм байна хөө. Бүр яг юу юм ч юм дээ. Тэр мөрийг хараад та. Йоо, энийг хартаа та нар. Энэ газарт би доорлож байна. Биднес явж чадахгүй юм шиг надад яана. За би одоо National Gallery-г үзэх гэж ирсэн байна. Тэгээд бүдрээ хамт орж үзцгээе. So there we go. And we have a big dinner coming up. Йоо, энэ барилгыг хардаа. Яаж? Энэ байх уу? Юу вэ? Гайхах.
야, 의심이 맛있다. За би одоо кастл дээр хөрөлцсөн ирсэн байна. За өнөөдрийнхөө кастлын клип дуусчихжээ. Би бас би нэг тушаар ороод Ихүү цайзын хувьд яг 12 дугаар зоонд баригдсан бөгөөд одоо ч гэсэн яг энэ хэм маягаа ингээд алдахгүйгээр хадгалагдаж үлдсэн байгаа нь үнэхээр үзэгдэлтэй санагдсан. За энэ годамжны хоёр хэмээр Victoria Street буюу Өмнөгийн одоо барилгуудаар алдартай хэсэг. За энэ нь болохоор 18 нарын 9 дэх зууны үед жижиг гар урлалын дэлгүүрүүд өөрөө өөрсдийн гэсэн дэлгүүрүүдийг яллахын тулд иймэрхүү одоо хэм маягтай бий болгогдсон гэж үздэг. За би сая жоохон буцаагаад тэгээд утас утасны цэнийг бүр дуусаад заяа. Тэгээд буцаа гарч ирж байна. Одоогоо ингээд энэ нартаага болохоор өдөржингөө бор орсон. Тэгээд сайгаагүй нар гараад тэгээд одоогоо нар монтархыг харъя гэж бодоод явж байна. Тэгээд бас харж идэх хэсгээс хэлж мэдэхгүй байна. Гэхдээ let's try. Yeah, I don't know what it is. Ada бүрээр гоё. Бас нэг талаараа буугаад нөгөө талаараа ингэж авирт юм лээ. Тагтж байна. Яа. Oh my god. Oh my god. Энэ Колтон хийлийн тухайд гэх юм бол 18-р зуунаас хойш бас ингээд бий болсон. Тэгээд энэ яг хийл нь одоо энэ яг энэ монумент хэсэг нь болохоор юм лээ. Эртний грекийн одоо эртний грекээс одоо санаа авч баригдсан. Тэгээд яг төсвийн хөрөөгөөс болж дуусаагүй үлдсэн гэж хүмүүс яригддаг. Гэхдээ одоо бол энэ бүр хамгийн алдартай газруудын нэг бий болсон. Тэгээд энэ саяны хөшөө бол яг Британий Тэгсийн Баатар Адмирал Нельсон зориулсан одоо энэ хөвгшөө байгаа. Тэгээд яг энэ хэсгээс одоо хотыг бүхэлд нь ингээ харж болох үнэхээр гайхалтай санагдсан. Bisa indirin guys. Ada gitu. That you can't really hate if you ever been a monster that lives inside. If you ever been stripped with your ego or your praise. Have you ever felt alone in a room full of people? Powder on the foil, click on the DLEO. You only feel alive, put mentally in a needle. Crying on the floor, your possession is fetal. You ever felt like did anyone you love? Thinking your soul, what else is that again? You ever felt the pain? Одоо яаж бунаа? Яаж л юу гэхтэй? Тэндээс явмаар байна. Энэ газарт оролж байна. Яаж юм? За. Одоо энд шөнө 11 болж байна. Би сая хилдээ гараад тэгээд нэлээд оройтчлоо.
өглөөний минь за энд одоо 6 цаг болж байна. Одоо би оолн дээр Артур си тэгээд нэг юм тийм гарч болдог бол гэдэм лээ. Хотын төвтэй орхон. Тэгээд тийм тийшээ явж байна. Өглөө эрт нар мандсан байна. Оолноос яг нар мандахыг хармаар байгаа. Тэгсэн чинь тэгээд жоох ядраад тэгээд чадсангүй. Тийм болохоор ядаж зүгээр нар гарцсан байгаа болохоор очиж харъя гэж бодож байна. Тэгээд өдөржингөө ерөнхийдөө бороо орох юм шиг байна. Тэгээд одоо яг нар гарсны боломжийг ашиглаад явъя гэж бодлоо. Тэгээд хоёр дахь өдөртөө та бүхэн хамт байгаарай. Yo. За та бүгдээрээ National Museum of Scotland-ыг орж үзцгээе. За энэ бүх музейн хувьд гэх юм бол шинжлэх ухаан, технологи, байгалийн төв, уран урлал, соёлын өнгө бүгдээрээ нэг дөрөнд багтсан нийт 7 давхар ийм музей байна. Тэгээд хамгийн дэдлийн давхраас Эдинбург хотыг бүхэлдээ харж болд юм байна лээ. Гэхдээ би тэгж харж амжаагүй. Тэгээд ерөнхийдөө бол энэ музейг үзэх нь бол 20-3 цаг заавал шаарддаг юм байна лээ. Тэгээд энийг үзсний дараа жоохон бас ядарсан мэдрэмж авсан. Тэгээд музей дотроос 2 давхар болон 1 давхарт нь хөрхөн кофе шоп болон ресторан ажилладаг юм лээ. Тэгээд энэ музейг үзэхээр болол ингээд тоглон суугаад ингээд үдэн ингээд бичлээ ингээд сонирхолтой үзэл гоё санагдсан. Тэгээд дотоод төслийн хувьд бол бас зүгээр ярих байхгүй байсан. Эдинбург хот бол Шотландын нийслэл бөгөөд Европын хамгийн үзэсгэлэнтэй төв хотуудын нэг юм. 1995 оноос хойш тус хотын төв хэсэг нь ЮНЕСКОгийн соёлын өвдөд багтсан байдаг юм лээ. Тэгээ гудамжаар халахад эртний төв архитектур нь бүгдээ ингээд нэг тийм дээр үе тавьчихсан амьдарч байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Тэгээд Эдинбург нь уран зохиолын хот гэдгээр алдартай. Энэ хотод Harry Potter одоо хамгийн ихний тэмдгийг эхлүүлж бичсэн гэдэг юм лээ. Тэгээд Эдинбург бас хамгийн сонирхолтой нэг юм гэх юм бол одоо хий үзэгдлийн домгороо одоо алдартай гэж яригддаг юм лээ. Тэгээд яг Эдинбургийн хотын барилга архитектурын тухайд гэх юм бол одоо шинээр барилга өргөтгөлийн ажил хийхээр бол тусгай тэм зөвшөөрөл авч хийдэг гэсэн. Яг төгсөлт Old Town болон New Town гэж хоёр багтдаг юм лээ. Old Town болохоор дундад зууны үеийн нарийнхан гудамж өндөр чулуун барилгуудтай. Харин New Town болохоор 17 дугаар зууны үеийн Georgian стилтэй symmetric зохион байгуулалттай илүү нээлттэй талбай гудамж бүхий хэсэг оршдог юм лээ. Тэгээд Эдинбург хотын одоо архитектур барилгын хэм маягийн хөвчлэн эсэргүүцэх чулуугаар баригдсан байдаг. Тэгээд тийм болохоор одоо ингээд хотын юм сайхан өдрүүдийг гэж би болгож өгдөг. So are you studying?
За би одоо клиент аваад явж байна. Өчигдөр явж байгаа аюу хөрхөн номын дэлгүүртэй кофе шоп болсон. Гоё. Тэгээ өнөөдөр би орой 11 нөгөө за эдэн Ирланд руу явна. Тийм болохоор өнөөдөр хамгийн сүүлийн өдөр болохоор ингээд аюу тийм гоё enjoy өнгөрөө гэж бодож байна. Ер нь бол энэ эрс өдрүүд бүр аим гоёсэн л та. Өнөөдөр арай нэг жоохон удаж харах юм аа багсгаад нэг жоохон гутай чийлээд сууя гэж бодож байна. За тэгээд үргэлжлүүлээд үзээрэй. За өчигдрийн миний авсан газар бол энэ. Тэгээд энэ нэг номын дэлгүүр дотроо нэг кофе шоптай мэлээ. Танд таарлаа. Яа гоё ажтай. Битүү нам гэ боддоо. Тэгээд дэшигээ бас юмнууд байгаа. Дэше хараа. Тэцүүлээ. Би одоо ийм улаан автобус үзлээ. Баг сайн хэлцлээ. Тэгээд энэ болохоор ингээ хотыг тойрд үздэг мөлий. Тэгээд одоо бүгдээ үзцгээе. It's my first time try this food. Oh, Yes. yeah, but it's so very exciting. famous in TikTok. Thank you. You're welcome. Баяртай. Би гэрлөөгөө хайрлаа. Миний 3 өдрийн аялалтай байсан та бүхэндээ баярлалаа. Би одоо онгоцсондоо суух гээд автобусд цуцсан.
Airport руу явж байна. Ер нь бол амар ядарлаа. 3 өдөрт багтаад баг бүх юм үзэх гээд айгүй их шидэж явлаа. 2 хөлмөн баг болооч гэж хүн хилтэйсэн бол одоо ярихаар л болж байна юм үнэндээ. Тийм байна. Тэгээд аялал яа үнэхээр гоёсан. Надад ингээд доторх одоо юмуудыг үзэхээс илүү гаднах одоо энэ архитектур тэгээд барилга байгууламж болон тиймүүд бол амар таалагдсан заяа. Тэгээд хоол юм бол нэг голтой хоол үндэ би олж идэж чадаагүй. Тэгээд өнөөдөр яг хамгийн сүүлдээ би яг нэг Япон ресторан, Japanese ресторан. Тэгээд тэнд ингээд Omurice гэдэг штэ. Тэрнээс ийм гоё харагддаг болохоор яг энэ хэсгийн үзэндээ би амар хурцсан. Тэгээд би сая Omurice-ийг авчидээд тэр ашгаа юу заяа. Тэр ашгаа өндөртэй. Тэгээд удаа мах дээр нэг өндөр гэж штэ. Тийм. Тэгээд би гэдэг чинь яг яа нэг хоол идчих шиг болсон төхөө. Тэр амар баярлалаа тэгээд. Тэгээд аяллаа хавах юм болоод анхаадаага ганцхан гэж аялж байгаа юм амар сонирхолтой. Тэгээд жоохон бас айсан. Юунаас айсан бэ гэвэл би нөгөө нэг Airbnb гэдэг нэг сэтэл үзчихсэн. Тэр нь бас ингээд тэр нь хамаагүй таймшсан юм да. Хостел хонжснаас. Тэгээд түүхтэй бис болохоор түүхэн ингээд үлдэх хэрэг гад тэгээд бас яг нэг бодчихсон чинь батны өөрөө орсон. Тэгсэн чинь өчтөр орой ингээд шинээрээ болоод шүр нөгөө нэг гэртээрээ дуудах гэсэн чинь тэр айлах юм хүмүүс цугаад юм байлаа шүү дээ. Байх юм билээ. Тэрийг нас мэдээгүй би. Тэгээд нөхөр нь ганцаараа байсан. Гэсэн чинь ингээд амар эвгүй ингээд шан ингээд гүйл шалн амар дуурсан зөө. Тэр нь ингээд байн тэрэн тоглоал тэгэл би жоохон ингээд хаал зүрх ингээд амар төвчтэй ингээд цоглаал. Тэгж жаал ядраад унтсан бэлээ. Тэгээ өглөөс ирсэн. Нэг тийм айдас байсан. Тэгээд өөр гэх юм бол тэгээ бүр миний хотод бүр ирээд амьдруул яах бол гэсэн бодлоо амар төрсэн зэ. Тэгээд жоохон үнэтэйс нэгцээ. Би одоо автобус хоолнд гэхэд бараг автобус хоол тийш юмд яваад өнөдрөөс ирээд бараг 100 евро мөрцөн юм. Гэтэ яг бай тэгэж угаасаа бараг ирж амжихгүй, ирж чадахгүй байх. Тийм болохоор мөртөж энд байсан хугацаа бүр аим гоёлаа. Тэгээд тэр хийлэн дээр гарч харсан бүрээ. Тэрийг хизэж мөртөж чадахгүй хаа. Тэр үзэж бүр аим гоёсэн. Тэгээд энэ бичлэгэн дээрээ зүйлсийг танаар үзээрэй. Чихлээ. Хажууд хүмүүс уучлаа. Тэгээд бичлэгийн доош хард байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай шүү. Bye bye.